За тэгэхээр маш сонирхолтой зураг болох Black Mirror зурлалынхаа 2 дугаар сизний эхний ангийг та бүхэнд ярьж өгье. Энэ зурлалыг нэм бүсээ үзэж байгаа юм чинь бүх бүлгийг нь оруулах болохоор олон талаар бичээд авах шаардлагагүй шүү. Зарим хүүхдүүдийн комментиг хаяа уншиж чадах юм аа. Та нар өдөржин утас авах коммент бич суухын оронд тархи ажиллавал да ирээдүйд чи эрэхтэй. Тархи ажиллаж чадахгүй бол ядаж бие ажиллуулаад зуны амралтаараа барилга дээр ажил. Юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй хэдэн хүүхдүүд Монголоор нэг байна. Дүүнэрээ ядаж тэдний нэг битгий болол доо. Заримдаа нэр хүмүүсийн комментиг харахаас ишдэг шүү те. Монголчууд ядаж муулах жоо бол жоохон логтой гаргалаатай коммент бичээсэй гэж их л хүсдэг. За ерөнхийд нь хэлсэн шүү guys. Ингээд кино руу орцгоё. Дахин хэлгээд энэхүү цуврал маань анги болгоно нь өөртөө хөөгүүлэх тул та хаанаас нь ч үзсэн ойлгох болно гэдгийг хэлье. Нөхөртөө кофе аваад машинтайгаа хайрж байгаагаар кино эхэлнэ. Замдаа хамтдаа дуудуулаад л ер нь давгүй жаргалтай хосуудал болол та. Нөхөр нь сошиал дээр бас ч идэвхтэй ямар нэгэн үйл явцаа постлно. Тэд буудан дээр суугаад Жак гэх нэрийг дурдах ба бодвол гэр бүлийнх нэг гишүүн өнгөрсөн талаар ярилцах сцен гардаг. Тэд шөнө мэдээж ирэмийн ажил хийх ба нөхөр нь болох Айш орондоо тийм сайн биш бол та эхнэрээсээ уушлал гуйдаг. Эхнэр Марта нь ойлгосон бололтой түүнийг зүгээр гэж тайвшруулна. Энэ жүжигчин маань энэ ангид тоглолцоод дараа нь About Time кинон тоглосноор алдартай болсныг та бүхэн сайн мэдэх бах. Айш маргааш нь нэг тийшээ ганцаараа явах болоод эхнэрээ өнсчөөд гараад явдаг. Марта зураг төслөө гарган өдөржин гэртээ өнгөрөх ба нөхөрлөгөө залгатал утас нь холбогддоггүй. Санаан зовоод байж байтал гэрийнхэн гадаа цагдаа ирсэн байлаа. Ингэснээр Марта бэлэвсэрч хоцорчээ. Харин түүний нөхөр яаж өгсөн талаар кинон дээр гардаггүй. Оршуулах ёслол дээр түүний нэгэн найз Мартаг сэтгэл санааг нь хэцүү байх үед дэмжих зорилгоор түүнд нэгэн сайт санал болгоно. Бодвол нөхрийг нь орлуулах боломжтой AI-ийн үйлчлэгээл хилээд ах шиг байгаа юм. Гэхдээ үүнд Марта яаж таата хандах вэ? Түүн рүү ихэд уурлана. Бэлэвсэж хоцорсон Марта өдөр хоногийн их л хөндөхөө өнгөрөөж байгаа харагдана. Бас тэр ойр ойрхон бөөлжөд байгаа нь жирэмсэн болсон болоо гэж таамаглахад хүргэж байна. Нөгөө нэг найз нь түүнийг санал болгосон сайтаа бүртгүүлчихсэн байх ба талигач Айшаас имэйл ирж байх нь тэр. Сэтгэл санаа хүнд байхад яаж өгсөн нөхөр нь зөв зүгээр босоод ирсэн юм шиг түүн рүү бичиж байгаа нь ямар л олиг байх вэ те. Марта өөрийгөө жирэмсэн болсноо ухаарад нөхрийг нь орлуулж буй хэмэл оюун ухаантай харьцахаар шийдэнэ. Энэ нь яг өөрийнх нь утсан дээр байсан бүх дорсомж мэдээлэл зургуудын датаг олж аваад түүн шиг хөлбөр бүтээн гэсэн үг юм л та. Марта нөхөртөөгөө чаталж жирэмсэн гэдгээч хэлэх болно. Тэр AI нь бүр Мартараа залгаж ярих ба түүний хоолой яг л мөн байдаг. Энэ үеэс хойш Марта өөрийнхөө болж буй бүх процессоо түүнд ярьж аль болох хантай байх ба сэтгэл санаа ч хамаагүй дээрдэж эхэлдэг. Хөдөө агаарт гарч багч болов тайвширлыг мэдэрч хань болж буй үүсгэн нөхөртөөгөө ярих ба зарим зүйл дээр мэдрэмжгүй байсан ч гэсэн байхгүйгаас хамаагүй дээрдэг. Тэд хамт хүүхдээ үзүүлэхээр эхо орчоод Марта утсаа ангаагаад хагаалцдаг. Энэ нь түүнд хүн дээр тусаж бүр мөсөн алдчихсан юм шиг л уйлж байлаа. Гэвч ашгүй утсан зүгээр болоход орлоосон нөхөр нь түүнд нэг юм хэлхийг хүснэ. Энэ шинээр туршилт хийж байгаа ба их л үнэтэй үйлчлэгээ бололтой Мартаг ингээгт хүргэлтээр нэгэн шинэ бүтээгдэхүүн ирнэ. Тэр нь юу гэж? Хүний бие махбодыг жижиглээд хайрцагт хийцэн байлаа. Нөхөр нь түүнийг байнд хэвтүүлээд үлдээ гэдэг зааварчилгаа өгөв. Марта доод давхарт хэсэг ганцаараа айсан байртай хүлээж байгаад дээд давхарт ямар нэг юм сонсоод яваад очино. Түүний өмнө нөхөр нь яг л бодит хүн шиг шалдан зогсож байлаа. Марта түүнтэй ярилцаж үзэхэд жаахан эвгүй. Орон хоол идэ гэсэн ч шинэ бүтээсэн бие нь юм идэх ямар ч шаардлагагүй. Робот шиг шүү дээ. Марта нөхрийгөө амьд ирж ирсэн мэтэр түүнийг үнсээд хамт унтахаар шийдлээ. Эмэгтэй нэрхтэйгийн хамх хувцсыг тайлахыг шаардаад бас л санаачлыг гартаа авна. Манай Монгол эмэгтэйчүүд ийм болчих болж зарим харилцаанууд хитрхи амар байх боломжтой шүү дээ тий. За тэр ч яг уу. Ааш өөрийнхөө биен дээр шинэ мэнгэ үүсгэх чадвартай. Өөрийн борцгийг хүссэн үедээ босгож буулгахыг удирдах чадна. Тэр хоёр шөнө хичнээн ч удаа нагсын бүүмэд галзуул орд ирний ажил хийсэн байх ба Марта их л жаргаж хонлоо.
Өглөө нааш сэрүүн байхыг хараад Марта баг зэрэг цочих боловч энэ бүтээсэн бие нь унтах шаардлагагүй гэдгийг мэднэ. Мартагийн эгч гэрт нь энэ үеэр ирэхэд Аашийг мэдээж дээд давхарт нууна. Эгч нь ч эрэгтэй хүний хувцас анзаараад түүний шинэ харилцаа эхлүүлэхэд зүгээр гэж хэлнэ. Марта нөхөртөөгөө ярилцах гэж хичээсэн ч түүний сэтгэлийг юусоо ойлгохгүй робот шиг л хариу үйлдэл үзүүлээд байх нь Мартаг их л тавгүй тулна. Яаж угаасаа бүхэл бүтэх хүнийг нэгмөө AI-аар орлуулах вэ те? Энэ бол хэмэл оюухны сэтгэл хөдлөлийг гаргаж чадахгүй байх сул тал. Зарим охтод үерхэхгүй зүгээр ChatGPT-г найз залууга болгочдөг их нарга маягийн зүйлс сонссон. Мэдээж чамайг сонсдог хэн нэгэн байхад байхгүйгээс дээр ч гэсэн чиний тушаалыг биелүүлдэг боол мэт оршихуйтай хамт байх нь чиний хоосон орон зайг нөхөж чадна гэж юу? Хамт унтахад хүртэл амьсгалахгүй байгаа нь тухгүй болгож Марта Ааштай маргалдан түүнийг явахыг шаардна. Мэдээж чи зайлгсны зургаар зайллаа. Ааш хизээш тийхгүй байсан гэд бүр л их стрессдэн. Маргааш нь Марта түүнийг гэрийнхэн гадаа байхыг хараад яагаад яваагүйг нь асуухад асаасан цэгээсээ холдож болохгүй ба эзэмшигчийн хамт л хол явах боломжтой байлаа. Марта Аашиг уулан дээр аваачаад үсрэхийг шаардна. Чам түүний ямар ч түүх алга тэр ийм тохиолдолд магадгүй ойлгох байсан гэтэл Ааш шууд л хүчээр сэтгэл хөдлөл гарган ойлж эхэлнэ. Марта үнэхээр яах учраа олохгүй байгаа бол л доо. Дараагийн үзэгдэлд Марта хэдийн том охинтой болчихсон харагдах ба охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж байна. Охин нь дээшээ гарч Ааштай төрсөн өдрийнхөө бэлэг хуваахаар иржээ. Робот нөхөр нь зүгээр л нэг дурсамж болоод дээврийн өрөөнд хаягдаж үлдсэн мэт дүрслэгдэж байна. Кино ингээд л дууслаа. За тэгэхээр бүхэл бүтэн хүнийг хэмэл оюухан технологи хязгаарч оруулж чадахгүй гэдгийг харж байна. Хэмэл оюуханы хөгжүүл хичнээн дээд түвшинд хүрсэн ч хүний сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг гаргаж чадах болов уу? Хүнийг хайрлах, хүний биеийн хэмжээг хараад мэдрэх, ойлгох гэсэн чадваруудыг ямар ч төгс хэмэл оюухан үүсэх боломжтой юу? Би маш олон ирээдүйн талаар ярьж л байна л да. You look lonely. I can fix that. I'm so happy when I'm with you. I always knew you were special. I want to be real for you. За тэгээ удахгүй дараагийн ангийг оруулъя. Дараагийн анги үнэн солиотой сонирхолтой байх болно гэдгийг амлачээ.